Галзуу кино сувагта тавтай морил. За, бүгдээрээ тавлаг сайхан манайхан энэ удаад борон 2021 онд гарсан Army of the Dead гэх галзуу киног ярьж өгөхөр сонголоо. Хэдүүлээ барууны одоо энэ зомби тоо киног нэг сонирхоод үзье. Тэгээд солонгосын зомбинуудын хажууд бас ямар байх нь вэ? Зугаатаач явах юм билүү тийм ээ. Тэгэхээр борооны галзуу сонирхолтой киног 2 дахин баг сахар 2 дахин их аз суглаад худалдааг санал болгож байгаа Game Park-тай хамтран хүргэж байна. Манайхан тэгээд лайкаараа бөмбөгдөөд өгцгөөгөөрэй. За тэгээд галзуу кино Instagram хуудасаа дагаарай. Сабатарагуул дараад нэгдээрэй. За дээд зэрэглэлийн хамгаалттай бүсээс цэргийн машинууд гарч явж байгаагаар кино эхэлнэ. Тэд ямар нэг нууц зүйлийг хамгаалж яваа боловч яг юу тээвэрлж яваагаа өөрсдөө ч мэдэхгүй байлаа. Дүрс солигдоход Лас Вегасын захад дөнгөж гэрэлсэн залуу хос зураг хуулж аз жаргалтайгаар машинтайгаа давхиж яваа харагдана. Гэвч тэд зугаацаж явахдаа жолоогоо алдаад урсгал сөрснөөр урдаасаа ирж явсан цэргийн цуваа руу орчихно. Улмаар урд талын машин сандраад замаас гарснаар гол ачаагаа тээвэрлж явсан машин дэлбэрч ачаа нь шидэгдлээ. Удалгүй шидэгдсэн контейнерын хаалган онгойсонд цувааг ахалж байсан офицер сандраад төв рүүгээ холбогдож тусламж хүснэ. Гэтэл төвөөс тэднийг ачаагаа орхиод тэндээс бушуухан зогтоохыг тушаасанд. Ягаад тэднийг тэндээс яралдаа зогтохыг тушаагаад байгааг ойлгодгүй. Тэгсэн нөгөө ачаанаас нэг хүн гарч ирээд тэдэн лөө хараатан шиг л дайрч цэргүүдийг нь яах ихэн зургүй зүйл дуусгачлаа. Ингээд нөгөө офицер хамтрагчаа дагуулж тэндээс зогтаасан ч холдож амжилгүй нөгөө хүнд баригдлаа. Тэр хүн суманд оногдсон ч үхэхгүй байснаас гадна нэлээд хүчтэй байна. Тэгээд тэр хот руу чиглээд алхсан бол тэрэнд хазуулсан цэргүүд зомби болж араас нь дагаад явцгаана. За тэгэд удалгүй Лас Вегас зомбинуудын дайралтад өртөөд хот даяараа үүмэн самунд автлаа. Улмаар зомбинуудад гэр бүлийнхний алдсан хүмүүс хэсэг хэсгээрээ баг болцгож зомбинуудыг устгах хүмүүсийг аврах ажиллагаануудыг зохион байгуулж эхэлжээ. Цэргүүд зомбинуудыг устгах гэж оролдсон ч чадаагүй учраас зомбинуудыг олноор нь бөмбөгдөж байлаа. Гэвч зомбинуудыг бүрэн устгаж чадсангүй. Тиймээс хотыг тойруулж контейнероор хаалт барьж Лас Вегасыг зомбинуудтай хамт карантинлээ. За тэгээ 6 жил өнгөрч Лас Вегас хэн ч ойртохыг хүсдэггүй хаягдсан бүс болж хувирч. Гэтэл Конгрессийн гишүүд Лас Вегасыг тэнд түгжигдсэн зомбинуудтай хамт тактикийн цөмийн бөмбөгөөр дэлбэлж газрын хөрснөөс арчих шийдвэр гаргана. Улмаар 7 сарын 4-ний өдөр буюу Америкийн тусгаар тогтнолын өдрөөр Лас Вегасыг цөмийн бөмбөгөөр бөмбөгдөж бүрэн устгахаар болно. Тиймээс 4 хоногийн дотор Лас Вегасын захад байгуулсан жижиг хуарангуудыг яралтай нүүлгэн шилжүүлэх тушаалгарлаа. Хотоос амьд гарсан хүмүүсийг халдвар тээж магадгүй гэж үзсэн учраас хэдэн жил хотын захад байгуулсан хуаранд амьдруулж нэгтэлсэн нь тэр байж. Тэгээд тэднийг халдваргүй гэж үзсэн учраас өөр суурин руу нүүлгэж шилжүүлэхээр шийдсэн нь тэр байлаа. Лас Вегасын аимшигт сүрлээс амьд гарч чадсан хүмүүсийн нэг болох Скот нэг түргэн хоолны газарт ажиллангаа тэр мэдээг сонсож байлаа. Тэгсэн нэг Япон хүн ирээд уулзлаа. Нөхрийг тэр бомтон Блая Танака гэнэ. Танака Скоттой уулзаад тэрний эзэмшдэг байсан казиногийн доод давхрын сейфэнд $200 сая хадгалагдаж байгааг хэлдэг. 96 цагийн дараа Лас Вегаст цөмийн цохилт хийх учраас засгийн газар хотыг бүсэлсэн цэргийн ангиудаа нэгээр нь татаж байгаа учраас мөнгийг авах ганц боломж одоо нээгдэж байна гэж нөхөр бодож байгаа юм байна. Чи бага бүрдүүлж очиод тэр мөнгийг авчир. Хөлсөнд нь би чамд 50 саяыг өгье. Чи тэр мөнгөө хэдэн хүнтэй яаж хуваахаа өөрөө шийд. Сонирхож байна уу? Өнөөдөртөө бодоодох нь. Тэгээд маргааш хариу өгөөрэй. Удахгүй уулзъя. Танака тэрэнд казиногийн барилгын бүдүүвч зургийг сейфний загвартай хамт өгөөд тэндээс явлаа. Тэгээд Скот цаашид яахаа бодно. Тэр өдрөөс эхлээд хуарангийн оршин суугчдыг баг багаар нүүлгэн шилжүүлж эхэлж. Оройн нэг эмэгтэй найзтайгаа уулзаж өөрт нь ямар нэг зүйл тохиолдвол хүүхдүүдийг нь харж хандаж байхыг захиж байна. Эмэгтэйг Гита гэнэ. Тэр нүүлгэн шилжүүлэлт эхэлж цэргийн хяналт суларсан үеийг ашиглаж хот руу нэвтрээд казино орж автомат машин эвдэлж угаад мөнгө аваад гарч ирэхээр шийдсэн байлаа. Ингэж мөнгөтэй болохгүй бол ирээдүйд хүүхдүүд нь бүрэл хүнд байдалд орно гэж тэр бодно.
Энэс болж найз Кейт нь тэрнтэй маргалцсанд нэг цагдаа ирж тэднийг аятайхан байхыг сануулад явлаа. Цагдаа нар тэнд хэмжээлшгүй эрх мэдэлтэй болох нь илэрхий. Ингээд Кейт Гитагаас ямар нэг ухаангүй алхам хийхгүй байхыг гуйсанд тэрч ухаангүй алхам хийхгүй гэж амладаг. Тэр шөнө Скот эхнэр нь яаж зомби болж хувирч байсныг болоод аргагүй адилд орж эхнэрээ хэрхэн зүйл дуусгаж байснаа хард орж зүудлээд сэрнэ. Тэгэд маргааш өглөө Танака руу залгаж саналыг нь хүлээж авахар шийдснэ хэлсэнд Танака хариуд нь нисдэг тэрэгний жолооч, Сэф хамгаалгагч, гээх мэт хүмүүсээс бүрдсэн бага яаралтай бүрдүүлж эхлэхийг тушаагаад ажиллагаа маргааш өдөр 16 цагт эхэлнэ гэдгийг хэллээ. Ингээд Скот баг бүрдүүлэх ажилд орно. Тэгээд эхлээд эртний танил Мариатайгаа уулзнаа. Тэр Скоттой хамтраад зомбины дайралтын үеэр олон хүний амийг аварсан байлаа. Хоёулаа бусдыг аврахын тулд олон зүйлийг хийсэн. Харин би бодлоо л доо. Ядаж ганц удаа зөвхөн өөрсдийнхөө төлөө ажиллаад үзүүл яах вэ гэж. Бид үхэж болно штэ. Тийм ээ. Гэхдээ бидний зарим нь амьд гарвал 50 саятай болно шүү дээ. Тэгээд тэр 15 саяыг санал болгосонд нөхөрч зөвшөөрлөө. За тэгээд тэд дараагийн ихтгэлтэй хамтрагч болох Вандер руу очиод 15 саяын санал тавьсанд тэрч бас зөвшөөрнө. Мань 3 бол эртний хамтрагчид. Нэгнийгээ гэр бүлийн гишүүд шиг л тооцдог 3 байлаа. Тэгээд тэд нисдэг тэрэгний жолооч хуучны танил дээр очиод 2 саяын санал тавьсанд цаадахынч шууд зөвшөөрдөг. Дараа нь тэд Майки Гулзман гэгч залууг болоод очно. Нөхөр хот руу нууцаар нэвтрээд зомбинуудыг алж онлайн контент хийдэг нэлээд алдартай гар байлаа. Тэгээд Скот тэрэнд 500k-гийн санал тавьсанд зөвшөөрч байна. Маргааш өглөө тэр хоёр Сэф хамгаалгагч Дитер гэгч залууг болоод Сэфний бүдүүвч зургийг харуулад нээж чадах хэсгийг асуусанд цаадах нь 100% баталгаа өгч чадахгүй ч гэсэн тэр хавьд өөрөөс нь өөр тэр Сэфийг хамгаалгах потенциалтай хүн байхгүй гэдгийг амбардан хэлсэнд мань хоёрч багтаа хэлсүүллээ. За ингээд баг бүрдсэн учраас Скот, Вандер, Мария 3 тус тусынхаа далд хийсэн буу зэвсгүүдийг гаргаад тулаанд бэлдэцгэн. Маргааш нь тэднийг болцсон газараас савглахад Майки өөрийн ихтгэлтэй хоёр тусалгаад дагуулад ирсэнд Скотч талархаад хүлээж авлаа. Одлгүй тэдэн дээр Блай Танака ирж Блай зочид буудлынхаа макетыг харуулна. Хот руу онгоц нисэж орохыг зөвшөөрөхгүй байгаа учраас тэд газраар зочид буудалд очиод мөнгө авч зочид буудлын дээвэр дээрх нисдэг тэргээр хотоос гарах байлаа. Тэгсэн тэдний багт өмнө нь зомби устгаж үзээгүй 2 нөхөр байж таарсанд Скот тэдэнд зомбиг алахын тулд ерөөсөө л толгой руу нанилах ёстойг сайн тайлбарлаж өгдөг. Тэдэнд хот руу ороод гарч ирэх 32 цагийн цанх байдаг. Тэд 2 цаг алхаж казинод очиод нөөц генераторыг ажилуулж тогийг асаагаад өмнөд самхгийн мухар дугаал Сэфийг онгойлгоно. Энэ зурт нисдэг тэрэгний жолооч нисдэг тэргээ бензинээр дүүргэж эцэст нь бүүгэд мөнгөө цүнхлээд нисдэг тэрэгэндээ очиж хотоос гарах ёстой байлаа. Төлөвлөгөөг сонссон Майкийн 2 найзын нэг нь айгаад багаас гарч байгаагаа хэлээд явлаа. Харин багт нь хүч нэмж Танакагийн хамгаалтын албаны дарга Мартин хамт явахаар болно. Бас тэр багт нь шаардлагатай бүх зэр зэвсгийг хангаж өгөхөд бэлэн гэдгээ хэлсэнд Скотч багтаа орууллаа. За ингээд тэд маргааш үүрээр 6 цагт хот руу нэвтрэхээр болно. Тэгээд Скот хотын захын хуаранд сайн дурын ажил хийдэг Кейт дээр очино. Кейт бол Скотын охин нь байдаг. Гэвч Кейт Скоттой харилцаа муутай болох нь илэрхий. Скотч тэрнээс ганцхан удаа туслахыг гуйж хэрв туславал 15 саяыг өгнө гэсэнд Кейт эхэндээ итгэсэнгүй. Чи тэр мөнгөөр энэ дугаа хүүхдүүдэд хүсснээрээ тусалж болно. Бас их сургуультай буцаад сурчиж болно. Юунд л бол юунд хэрэгэлж болно. Чи тэр мөнгийг зөв зүйлд хэрэглэнэ гэдгийг би мэдэж байна. Ингээд Кейт туслахыг зөвшөөрлөө. Орон Гита өөр 2 эмэгтэйг дагуулж нэг унтаж угаад цөөвөрчөн хочтой эмэгтэй дээр ирж байна. Тэгээд тэрнээс хот руу нэвтрүүлж өгөхийг гуйна. Учир нь хот руу хүн нэвтрүүлж чадах цорын ганц хүн нь энэ цөөвөрчөн байлаа. За маргааш нь багийнхан нь цугласны дараа Кейт автобус жолоодсоор ирлээ. Тэгээд тэднийг суулгаад карантинтай бус руу хөргөж өгөхөөр явна. Кейт сайн дурын ажилтан учраас автобусыг нь цэргүүд шалгахгүй байлаа. Хуаран дэрсэн хойно Кейт тэднийг цөөвөрчөнтэй танилцууллаа. Тэгээд 24 цагийн дотор хотоос гарахыг хатуу сануулад явна. Кейт тэндээс явж найзынхаа майханд очиод найз Гитан хот руу нууцаар хорсныг мэдээд ууралдаг. Тэгээд шууд цөөвөрчөн дээр очиод тэрнийг цохиод унгана.
Тэгсэн цөөвөрчөн найз Гитаг нь хүүхэдтэй гэж мэдээгүй учраас хот руу оруулсан байжээ. Цөөвөрчөн тэрнийг үгсэн эсэх нь мэдэхгүй байсан учраас Кейт тэдэнтэй хамт хот руу орохоор шийдлээ. Скот тэрнийг дотог шоруулахгүй гэсэн ч зөрүүд Кейт өвгөнд нь орсонгүй. Би тийш орох л болно. Та надтай хамт яваад намайг хамгаалж болно. Эсвэл намайг үлдээж болно. Гэхдээ тэгвэл би тийш нууцаар ороод магадгүй үхнэ. Та өөрөө л мэд. Чи бидний явсан замаар л бидэнтэй явна. Найзыгаа хайж ийшээ явахгүй шүү. Хэрвээ чи өвгөнд орохгүй бол энэ хүмүүс чамаас болж амиа алдцгаана. Энэ хүмүүс ч бас гэр бүлтэй гэдгийг бидхий мартаарай. Тиймээс надаас юусоо холдож болохгүй шүү. Энэ бол миний нөхцөл. Тохирох уу? За тэгээд дагуулж явахар боллоо. Тэгсэн тэдэн дээр хуаран зохицуулагч цагдаа ирсэнд цөөвөрчөн тэрэнд 20-аар хамтрах санал тавьсанд цаадханч дуртаяа зөвшөөрч байна. Учир нь нөхрийг багтаа нэгтгэхгүй бол тэдэнд цаад болно гэдгийг цөөвөрчөн мэдэж байлаа. За ингээд бүгдээрээ бэлэн болсон хойно цөөвөрчөнийг дагаад хот руу нэвтрэхээр явцгаана. Нөхөрч тэднийг дагуулж контейнер дундуур нэвт гарч хаалгыг нээсэнд бүгдээрээ хот руу орно. Тэдний гарч ирэхэд зомбинуудын үйлдэл хаасайгүй хуваарсан харагдана. Тэд халуун найранд хатаж хөдлөхгүй болсон ч бороо орох юм бол амьлаад босч ирдгийг цөөвөрчөн тайлбарладаг. Тэгсэн Майкич найзтайгаа контейнерт зориулаад зураг авч эхэллээ. Тэгээд тэд хэсэг алгасаар орхигдсон машинууд бүхий гудамд ирлээ. Тэднийг ингээд алхаж явтал гэнэт архирах чимээ гарч зомби болсон бар гараад ирсэнд бүгдээрээ сандарч машины ард нуугддаг. Тэгээд барыг явсан хойно цөөвөрчөн бусдыгаа дагуулж хөдлөхөд бэлдлээ. Тэгээд тэр цагдаагийн гар бүг авч шууд хөл рүү нь буудаад унгасанд бүгдээрээ сандарцгаана. Бид хурдан явна гэвэл өргөл өргөхөөс өөр замгүй. Бид энийг тэдэнд өгч байж саадгүй явж чадна. Юу өргөл? Тэд чинь зомбинууд бодож сэтгэж чадахгүй. Тэд та нарын боддгоос өөр. Зомбинууд бол бодож сэтгэж чадахгүй. Тэр үнэн. Гэхдээ би энд өөр төрлийн талаар ярьж байна. Альфачууд. Тэд ухаантай, зохион байгуулалттай, хурдтай, хүчтэй. Хард арсан зүудэл гэсэн үг. Энэ хот бол тэдний шорон биш, хаан тулсан. Бид тэдний дүрмийг дагаж байгаа цагт бидэнд юу ч тохиолдохгүй. Наадхаа буудаач. Намайг битгий өгөлдөө. Би ээжтэй хүн. Бид бүгдээрээ л ээжтэй. Гэхдээ бидний хинэнч чам шиг хүчирхийлэгч биш. Чамайг ядарсан эмэгтэйчүүдийг яаж хүчирхийлдгийг чинь мэдээ шүү мө навш минь. Тэгсэнгийн таамшигтай дуугарсанд цөөвөрчөн тэднийг бэлэн байхыг анхаарууллаа. Тэгсэн тэдэн дээр хатан гэгддэг альфа зомби. Өөр нэг альфа зомбитой ирээд эрэхтэй нь цагдааг чирээд аваад явсан бол хатан тэдэнд ямар нэг юм хэлэх шиг болоод тэндээс явлаа. Альфа зомбинууд өргөл өргсөн хүнийг чирээд холгүй байх нэг байшин руу аваад явахыг тэд хараад тийшээ ойртож болохгүй юм байна гэж дүгнцгэн. Анхны зомби буюу Зевст хазуулсан хүмүүс альфа зомби болдог гэж цөөвөрчөн таамаглаж байлаа. Иннээс гадна өргөл болсон хүн хэсэг хугацааны дараа альфа зомби болж хувирч байсныг тэр анзаарчээ. Тиймээс хамгийн анхны аюултай зомби болох Зевсийг тэнд байгаа гэж тэр таамаглана. Тэгсэн энийг сонссон Кейт Гитаг тэнд байгаа юм байна гэж таамаглаад тийшээ явхаар зүтгэлээ. Харин Скот явуулахгүй гэж хатуу гаргална. Нэгэнд тэд альфа зомбинуудаас зөвшөөрөл авсан учраас цааш хурдан явах хэрэгтэйг цөөвөрчөн хэлээд тэднийг яаруулна. Гэхдээ аюулгүй байдлаа бодож барилга дамжиж явах нь зөвтэй гэж тэр зөвлөнө. Ингээд тэдний хөдлөхөд холоос хэнэгэн ажиглаад харж байна. Тэднийг нэг барилга руу орохдоо зэрэгцээд альфа зомбинууд цагдаа чирсээр үндсэн барилга руугаа ирлээ. Тэнд нь баахан альфа зомбинууд багшралдаж байна. Тэгээд цагдаагийн хүлээсийг тайлахтаа зэрэгцээд тэнд Зевс ирсэнд бүгдээрээ чимээг угалж замаас нь холдцгоно. За тэгээд Зевс гарнаас нь хазаад доош унгалаа. Барилгад явж байсан Скотын багийнхан удалгүй унтай байдалд шилжсэн олон зомбинуудтай таарна. Цөөвөрчөн тэдэн лүү гэрэл тусгахгүй, тэдэнд хүрэхгүй, бас дуу чимээ гаргахгүй байхыг санууллаа. Учир нь зомбинууд ичээндээ орсон нь энэ байжээ.
Ингээд нөхдүүд зомбинуудын дундуур сэм сүлжсээр өргөшөлцгөн. За зүрий бажгараа борон танартай гэлс амттай азтай реклам алгадаадгий. Тэгэхээр манайхан 2 дахин баг сахар, 2 дахин их аз, тийм баг суглаад худалдаа үргэлжилж байна. Тийм баг ластай бүтээгдэхүүн худалдаж аваад байна штэ. Тийм баг цэгийн хаягаар баримтаа бүртгүүлээд суглаанд оролцох боломжтой байна. Тэгээд сар бүрийн супер шагналуудын эзэн болох боломжтой гэж боддоо гал зуё. Тань чин 6-7 сарын аздангууд маань тодроод супер бэлгээ ингээд авсан байна шүү. Гүнээр галзуу аз одтой байсан байх юм шүү. Нэг аятах хэмээн суглаад худалдаа одооч үргэлжилсээр байгаа шүү дээ. Тэгэхээр та ч бас одоо энэ 6-7 сарын супер шагналыг авсан хүмүүс шиг 8 сарын супер шагналыг авах боломжтой гэсэн үг. 8 сард юу байгаа юм бэ гэхээр хичээлийн шинэ жилиг тохиолдуулаад MacBook өгч байгаа юм байна. Бас 10 азтан тусбар 200,000 төгрөг, 20 азтан тусбар 100,000 төгрөгийн шагналын эзэн болох нэ гэж. Тэгэхээр та нартан галзуу амжилтыг муу борон хүсэн гэрой. За анхаарлаа хандуулсан баярлалаа. Кино тайлбараа хэдүүлээ үргэлжлүүлцгээе. Тэгсэн ард нь явсан Майкийн хамтрагч Чамберс сарамсаргүй нэг зомбинд хүрээтгэсэнд нөгөө зомбийн ч сэргэлээ. Зуулахад тэр самбаачлаад зомбины хүзүү болоод толгойд нь хутаг зоож дуугүй болгоно. За тэгээд тэр нэгийг сэдэж замыг нь хаасан зомбины толгойд хутаг зоож холдуулаад цааш явлаа. Тэгсэн зомби унахтаа чимээ гаргасанд бусад зомбинууд нь сэрчихнэ. Энийг ирсэн Чамберс сандарч зомбинууд руу буудсанд пайшинд байсан бусад зомбинууд бүгдээрээ сэргэлээ. Чимээн татагдсан зомбинууд тэрэн лүү шавсанд Чамберс тэдэнтэй ширүүн тулалдана. Мань нөхөр чадварлаг тулаанч болох нь илэрхий байлаа. Нөгөөдөл Дискод багийнхан дагаж урдаад харсан зомбинуудыг буудсаар урагшилцгаана. Чамберс зомбинуудаас салж урт талд нь явсан Мартин дээр ирсэн ч Мартин байсан өрөөний хаалгыг нь гаднаас нь хаачгаад орхиод явчлаа. Чамберсыг байхгүй байгааг анзаарсан Майки Мартинаас Чамберсыг асуусан ч нөгөөх нь юу ч мэдэхгүй гэж гүрийж байна. Энэ хоёр эцсийн хүчээр шавхсан Чамберс хажуугийн өрөөний шилэн ханыг хаг захиод гараад ирсэн ч тэдний нүдэн дээр зомбинуудад баригдлаа. Ингээд тэрнийг аврах найдваргүйг ойлгосон Майки үрч явсан бензинтэй савыг нь буудаад зомбинуудтай хамт дэлбэлдэг. За тэгээд цааш явсаар очих ёстой Блай зочид буудалд очицгоно. Дотог шорогт нь ганц нэгээрээ явж байгаа зомбинуудаас өөр сүртэй тайсан байсангүй. Тэгсэн тэд явах замдаа Сефний бүдүүвч зургийн хажууд хэвтэх хэдэн цогцостой таарлаа. Тэгээд тэр бумтам танак өмнө нь бас тэдэнтэй адил даалгавраар баг илгээж байсан нь тодорхой боллоо. Тэмээс Скот тэр талаар ямар нэг зүйл мэдэж байгаа эсхийг Мартинаас асууна. Тэгсэн Мартин энэ талаар юу ч мэдэхгүй гэж мэлзэж байна. Ингээд тэд хуваагдж нэг хэсэг нь нисдэг тэрглөө, нэг хэсэг нь генератор руу, за тэгээд нөгөө хэсэг нь Сеф руу явахаар болцгоно. Мариа нисгэгчтэй хамт дээвэр дээр гарахад тэнд нь хуучирч муудсан нисдэг тэрэг байж байна. Тэгээд тэрнийг буцаад явхад нисгэгч нисдэг тэрэгэнд түлш хийгээд үлднэ. Цөөвөрчин Мартин хоёрыг гадагшаа гарахад холгүйхэн зомби бар явж байна. Цөөвөрчин Мартинд өөрийг нь мөрөх гэж оролдохгүй байхыг хатуу санууллаа. Тэгээд хий буудаад альфа зомбинуудыг хүлээнэ. Харин Скот Кейт хоёр үүрч явсан бензинээ генератор руу хийж генераторыг хасаахаар бэлдэнэ. Тэгээд Скот Кейтэд нүдэн дээр нь ээжийг нь алсандаа уучлалгуйлаа. Иннээс болоод Кейт өөртөө нь харьцаа болсон гэж Скот бодож байдаг. Гэвч ээж нэгэнд зомби болсон учраас үүнд нь гомдлгүй гэдгээ Кейт хэлнэ. Харин тэрнээс хойш Скот бусдыг аврахад хэд улаарч охиноо хуаранд орхисонд Кейт гомдсон байжээ. Хариуд нь Скот охиноо харах бүр ихнэр нь харагддаг учраас хамт байж тэсээгүйгээ хэлнэ. За ингээд тэд олон жилийн дараа анх удаа сэтгэлээ нээж ярилцсанаа гэж. За тэгээд Скот генераторыг хасаахад зочид буудал бүхэлдээ гэрэлтэй боллоо. Энэ хоёр Wonder, Майки, Дитер гурав замдаа таарсан зомбинуудыг устгахсаар Сеф руу ойртож байна. Тэгээд Сефэнд тулаад очиход тэнд нь өөр багийнхны үлдэгдэл харьяас байсанд тавг үзэж эхэлцгэн. Харин гадаан цөөвөрчин Мартин хоёр дээр хатан зомби нэг альфа зомбиг дагуулад ирж байлаа. Кейтийн найз Гита хоёр найзтайгаа Зевст баригдаж хоригдсон байгаа харагдана. Одлогой дэдэн дээр Зевс ирээд нэгийг нь авч явах гэж оролдоно.
Энэ хоёр Мартин өөрлөө нойртож ирсэн хатан зомбиг тусгай трос бүхий буугаар буудаад бариад авлаа. Тэгсэн хамгаалагч зомби дайраад бариад авсанд цөөвөрч шун толгойг нь хаг буудна. Тэгсэн тэрний хашгирах дууг сонссон Зевс ч туслахаар яарна. Гэтэл Мартин цөөвөрч шуны нүдэн дээр хатан зомбигийн толгойг таасаа огтолчт юм байна. Чи зөвхөн цусны дээжийг л авна гэвчтэй. Би бодлоо өөрчиллөө. Тэдний хатны толгой манай пост болоод засгийн газарт ямар их мөнгө авчрахыг төсөөлж гинэ. Энийг сайн судалж чадвал тэд өөрсдийн гэсэн зомби хайрамтай болж чадна штэ. Энэ бол туйлын зорилго. Бид ингэж тохироогүй штэ. Тэгээд яамаар байна? Тохиролцоогоо цуцалмаар байна уу? Үгүй бол амаа хамхад дуугүй бол. Хатан зомбиг алснаар тэдний тохиролцоо хүчингү болох нь гарцаагүй болсон учраас цөөвөрчөн тэндээс явхаар яаравчлана. Энэ хоёр Вандер нэг зомби бариад доод давхарт ирж байна. Учир нь том Сефний наан занг тавьсныг Дитер илрүүлжээ. Тиймээс зангыг ажиллагаагүй болгохын тулд тэд зомби ашиглахаар шийдсэн байна. Тэгээд зомбины өмнө халаасан гар шидсэнд зомбич гар руу алхнаа. Ухаангүй зомби Сеф руу алхах замда бүх зангнуудыг идэвхжүүлж хамгийн сүүлд нь хавчдаг хананд бяцхавчуулагдлаа. Харин дээвэр дээр нисгэгч нисдэг тэргээ ажилуулах гэж оролдож байна. Тэгсэн нисдэг тэргийнх нь хөдөлгүүр буудаад ажиллахгүй болсонд хөдөлгүүрээ засахыг оролдоно. Сеф руу очих замаа цэвэрлж авсан Дитер Сефийг онгойлгохоор ажиллаж эхэлсэн бол бусд нь казино дотор мэдээ хараад сууж байна. Гэтэл тусгаар тогтнолын өдрөөр цөмийн бөмбөг дэлбэлэх нь зохимжгүй учраас Лас Вегасыг бөмбөгдөх цагийг 24 цагаар наашлуулсныг мэдээлдэг. Ингээд тэдэнд 25 цаг биш. Ердөө 90 минут л үлдсэн болж таарсанд маньхэд сандарцгаана. Тэгээд Скот нисгэгчтэй холбогдож нисдэг тэргээ хурдан бэлэн болгохыг сануулж доош буулаа. Тэгсэн Дитер уурлаад тэднийг хөөдөг. Учир нь Сефний код тодорхой хугацаагаар рэндом маягаар өөрчлөгддөг тохиргоотой байж. Тиймээс Дитер кодыг тайлахын тулд чивчмээг орчинд ажиллах ёстой байлаа. Ингээд тэр дахиад эхнээсээ ажиллаж эхлэх ёстой болно. Үүнд 30 минут хэрэг болгоно. Тэд нэг бол яг одоо газраар яралтай буцах эсвэл эцэг хүртэл Дитер нисгэгч хоёрт найдах ёстой болдог. За ингээд тэд Дитер нисгэгч хоёртой идэхэд үзэхээр шийднэ. Энэ үеэр гадаа нэрсэн Зевс хатан зомбиг үхсэн болохыг мэдээд биеийг нь аваад буцна. Харин дотор талд Скот болон тэрний багийнхан Дитрийг хүлээнгээ казиногийн каснаас цуглуулсан мөнгнүүдээ тоолоод хувааж байлаа. Удалгүй Дитер Сефийг онгойлгож чадна. Тэгээд Сефийг нээтэл дотор нь дүүрэн мөнгө байсанд тэдэж хагартлаа баярлцгаана. За ингээд тэд 20 минутанд мөнгийг зөөхөр яаравчлцгаана. Энэ үеэр Зевс хатан зомбины биеийг үүрэндээ авчраад гидсийг нээтэл дотроос нь амьгүй болсон үр хөврөл гараад ирсэнд тэр галзууртлаа уурлана. Тэгээд альфа зомбинуудаа дагуулж маньхэд лөө дайрахаар ирцгэн. Гэтэл Гитаг тэнд байгаа гэдэгт итгэсэн Кейт бусдасаа сэмхэн салж альфа зомбинуудын үүрний гадаа машин дотор нуугдсан байгаа харагдана. Ингээд альфа зомбинууд бүгдээрээ Зевсийн тушаалаар Скотийн багийнхны байгаа зочид буудлал руу тайрсанд Кейтж зөрөөд тэдний үүр рүү орно. Кейтийг алга болсныг мэдсэн Скот араас нь явхаар шийдсэнд Мария тэрнтэй хамт явхаар боллоо. Тэгээд тэднийг лифт дуудтал лифтэн дотроос альфа зомбинууд тайрч гарч ирээд яах ихэн зургүй Мариагийн хүзүүг хуг мушигсанд Скотч тэдэнтэй тулалдана. Нөхдүүд жирийн зомбинуудаас хамаагүй хүчтэй хурдтай болох нь илэрхий. Ингээд эхний дайрч ирсэн альфа зомбинуудыг устгаж дуусаад тэд бушуухан зүгтаацгаана. Тэгсэн Мартин эхлээд дээш гараад тэдний гарах гарцыг түгжчихдээ юм байна. Мартин, бидний гаргах. Би чамайг 2 удаа чадчихлаа. Танакад над Сефэн дэх мөнгө чинь ямар ч хэрэггүй. Цөөнхөн дугаа толгой. Наад мөнгнөөс чинь 10 дахин илүү үнэтэй. Одоо би яваад нисгэгчийг чинь буудаж ганцаараа нислээ. Ингээд тэрнийг явахдаа зэрэгцээд Зевс бусдыгаа дагуулсаар Сеф байгаа хэсэгт орж ирж байлаа. Дитер Вандер хоёр тэрнийг зогсоох гэж буудсан ч нөхөр толгойдоо төмөр дуулах өмссөн учраас толгойг нь онж чадсангүй. Зангийн сумаа дуустал буудсан Вандер Зевстэй халз тулахаар шийдлээ. Тэгсэн Зевс тэрнээс хэд дахин хүчтэй болж таарна. Зевс эсэргүүцэх тэнглэггүй болсон Вандерын гарыг хазахын даваан дээр Дитер Зевсийн толгойг цохиод унгаалаа. Тэгээд тэрнийг Сефэнд хийж түгжээд өөрөө Зевст баригдана.
Энэ үед цөөвөрчөн Вандрын цахилгаан хөрөөгөөр гарах гарцнэхэр хичээж Скот Майки хоёр альфа зомбинуудыг ойртолохгүй буудацгаана. Бусдыгаа орхиод гарсан Мартин цүнхтэй толгой нэг л хөнгөн санагдсанд гайхад хартал цүнхэнд байсан хатан зомбигийн толгойг мөнгө тоологч машинаар сольчиж. Тэрнийг цөөвөрчөнд хуурдагдснаа ухаарах тэр үед ард нь зомби бар гарч ирээд дайраад байраад авлаа. Мөнгөтэй цүнхнүүдээ үрсэн Скот цөөвөрчөн Майки 3 дэшээ гараад лифт рүү гүйсэнд альфа зомбинууд дайрцгаана. Ингээд тэд альфа зомбинуудтай ширүүн үтцгэн. Заны тулдах явцад Майки зомбинд хазуулсан учраас эдсийн хүчээ шавхаад бөмбөгөө дэлбэлж өөрөө зомбинуудтай дэлбэрлээ. Цөөвөрчөн Скот хоёрыг лифтэнд сууж дээвэрлэх хөдлөхтөө зэрэгцээд Зевс саяхан дэлбэрэлт болсон танхим дэрж байна. Тэгээд тэднийг дээвэр дээр гарч ирэхэд нисгэгч онгоцоо хөөргөх гэж чадлаараа оролдож байна. Удалгүй араас нь Зевс гараад ирсэнд цөөвөрчөн цүнхнээсээ хатны толгой гаргаад буу тулгсанд Зевс тэрэн лүү дайрч чадлагүй гацсан. Зангад Скотыг нисдэг тэргэнд сууж хөөрөхөд Зевс гартаа барьсан төмрөө шидээд цөөвөрчөнийг хананд хадлаа. Найдваргүй болсноо ойлгосон цөөвөрчөн хатны толгойг доош шидсэнд толгой газар бие цунана. Хөрсөн хойно Скот нисгэгчд Зевсийн үүрэн дугай Кейтийг олох хэрэгтэй хэлсэнд нисгэгч тэрэнд хурдан олохыг санууллаа. Харин Кейт Зевсийн үүрэнд хоригдсон байсан Гитаг нэг найзынх нь хамтаар оллоо. Задагсан Скот Зевсийн үр болсон Олимпус зочид буудлын дээр бууж тэрч Кейтийг олохоор яарад явна. Тэндээс гарахаар гарч явсан Кейт Гейта 2 альфа зомби болсон цагдаатай хаалц таарсанд нөгөөх нь хамт явсан эмэгтэй хоолойг нь тасгацлаа. Сандарсан Кейт буудсанд буундуу сонссон Скотч тэр зөвг рүү явна. Кейт нөхрийн толгойг хаг буудаж амжсан ч тэнд Зевс аль хэдийн ирсэн зогсож байна. Тэгээд тэр тушаал өгсөнд альфа зомбинууд мань хоёр луу дайрсанд Кейтч буудаж эхэлнэ. Скотч гүйсээр нөгөө Зевс Кейт Гита хоёрыг барихаас өмнө хамжаад тэрнийг буудаад унгана. За тэгээд нөхдүүд гүйсээр дээвэр дээр гарахад нисгэгч нь явцсан байсанд тэд уйлахаа шахна. Тэгсэн аз болж нисгэгчийн хүн чанар нь зулгаагаад эргэж ирээд аваад хөрлөө. Тэгсэн тэдний хөөрөхтө зэрэгсээд Зевс гарч ирээд нисдэг тэрэглөө үсрээд орно. Ингээд нисгэгч нисдэг тэргээ унгах шахсан ч амжиж тэнцвэрийг нь авахулж чадлаа. Занг нисдэг тэргэнд Зевстэй ноцолдож байсан Скот тэрнийг буудах гэсэн ч алдаж буудаад нисгэгчийг шархтуулчлаа. Нисгэгч онгоцоо газар унгах шахсан ч арайхийн хотоос гарч амжсанд хот руу зөрөөд цүмийн пуужин ирж байгаа харагдана. Харин Скот газар унсан буугаа авахыг оролдсон ч Зевс мөрнөөс нь хадсанд тэрч эргэж хараад толгойг нь зад буудлаа гэж. Удалгүй нисдэг тэрэгч дэлбэрэлтийн долгионд цохигдоод газар унлаа. Харин нөгөө талд Танака утсаа чагнаад эцсээ хүртэл хүлээсэн ч Мартинаас хариу ирээгүй учраас ажиллагаа бүтлгүйцсэнийг ойлгоно. Хэсэг хугацааны дараа Кейтийг босоод ирэхэд нисгэгч аль хэдийн амьсгал хураажээ. Харин мань Скот хүн чархадсан байлаа. Кейт шархыг нь боож өгөх гэсэн ч бүх зүйл нэгэнд оройтож. Тэгээд Скот халаасалж амжсан боодол мөнгө өгч Гитагийн хүүхдүүдийг харж хандахыг сануулна. Би чамаар маш их бахархаж байна. Чамайг орхиж явсныг минь уучлаарай. Би хулчгар хүн юм. Үгүй, та хулчгар хүн биш. Миний мэдэх хамгийн зоригтой хүн. Хэсэг хугацааны дараа Скот хувраад Кейт рүү дарих гэсэн чи Кейт толгоор нь буудаад зүйл дуусгалаа гэж. За тэгээд удалгүй нисдэг тэрэг ирж Кейтийг авна. Орой болоход барилгын урангаас Вандер гарч ирж байна. Тэр сейфэн дотроос авсан мөнгөө чирээд гарч ирлээ. Тэгээд алгаж явсаар нэг орхигдсон байшинд ирээд тэнд байсан машиныг унаад явна. За тэгээд нэг онгоцны буудалд очиод бэлэн мөнгөөр хувийн онгоц түрээслээд нийслээ. Тэгсэн биеийн мудад нойлын өрөөнд орсон хойно тэр Зевст гарандаа хазуулснаа мэднэ. Их мөнгөтэй болсон ч гэсэн тэрнийг ашиглаж чадахгүй болохоо ухаарад харуус чинэмсгэлснээр кино маань конец фильма. За энэ барууны зомби дог киноны тайлбар маань энд хүрээд дууслаа.
За, нэг иймэрхүү зомбидо кино байсан байх нэ гэж тэгэхээр энэ галзуу киног хэдэн бороонд нь 2 дахин бага сахар, 2 дахин их аз суглаад худалдааг санал болгож байгаа Тимбарктай хамтран хүргэлээ. 20 дахин их аз. Тимбарк авсан баримтаа Тимбарк цэгийн сайтаар бүртгүүлээд сар бүр iPhone, MacBook, gaming PC, скутер, дугуй зэрэг олон шагналын эзэн болоорой. Дэлгэрэнгүй мэдээллийг Тимбарк цэгийн. Тэгээд муу борогийнхэн тайлбар ойлгомжтой байж таалагдсан бол та нар маань лайкаараа булаад өгцгөөгөөрэй. Тэгээд галзуу кино Instagram хуудасаа дагаарай. Бас сабадараагүй дараад нэгдэрэй. Хэдүүлээ тэгээд дараагийн галзуу киноны тайлбараар эргээд уулзцгаая.